За яг өнгөрсөн жил энэ урьдчилан импортыг тэгэлдэг асуудал улс төрийн шинжтэй сонгуул өгцсөн ингээд ярьж байна. Тэгээд гурилын үн бодтойгоор бас энэ хууль хэрэгжээд буурсныг бол буурсан. Тухайлбал говийн бүсэд яг нодлон өдөөд нэг хил нэгдүгээр гурил 3100 төгрөг байсан бол яг өнөөдөр 2840 төгрөг байгаа. Тэгэхээр энэ хууль одоо нэг жилийн хугацаанд хэрэгжихэд лав говийн бүсэд 5.6% нэг хил гурилын үнд буусан байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр талтай л да. Нэг талаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин татварыг сэргээн, нөгөө талаас хамгийн эцэст иргэд маань хямдхан л одоо гурил бараа бүтээгдэхүүн авч явах ёстой шүү дээ. Зорилго нь. Тэгэхээр хоёр талтай асуудал. Тэр үүнийг одоо явцын дунд нь одоо тухайн цаг үеийнхаа байдлаас болоо зохицуулж байдаг тийм эрхийг нь засгийн газарт өгчөд болохгүй юм уу? Заавал одоо энийг ингээд өчнгүү болгоод орхих биш. Өчнгүү болгоод тэгээ засгийн газарт одоо цаг хүндэрсэн үед малын тэжээлийн одоо татварыг тэгэлдэг эрх. За мөн одоо бас ковид шиг ийм цаг үед одоо урьдчилан татварыг тэгэлдэг ийм одоо эрхийг нөх. Тийм боломж байхгүй юм уу сайдаа? Одоо жишээ нь малын хуулийн татвар байгаа шүү дээ. Хонин толгойд тгээс 2000 төгрөг гээд хуулиараа тогтооцсон. Тэрийг аймгийн иргэдийн сумын иргэдийн хурал нь 2000 байх юм уу, 1000 төгрөг байх юм уу, 5000 байх юм уу гэдгээ ингээд тухайн үедээ шийдээд ингээд явцдаг. Өөрийнхөө онцлог тохируулаад тэгэхээр зэрэг яг энэний шиг ингээд засагт эрхийг нөгөөд тэгээ одоо ганцуд боллоо гэхэд малын тэжээлийнхаа импортын татварыг тэгэлждэг. Ковид шиг ийм нөхцөл байдал хил бомбын асуудал үүслээ гэхэд гурилынхаа татварыг тэгэлждэг ийм эрхийг нөгөөд цаашдаа ингээ явж болохгүй юм. Энэ хуулийнхаа одоо нэгдүгээр заалтаар хүчингү болгоод хоёрдугаар заалтан дээр засагтаа эрхийг нөгсөн заалт оруулаад тэгээ гуравдугаар заалтан дээр одоо 6 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлдөр гэсэн ийм байдлаар явж болохгүй юу гэсэн ийм асуулт. За хуулийн төслийн үжил баримталтай нийцэхгүй байгаа учраас таны зарчмын зөрүүтэй саналыг хураалах боломжгүй тайлбар авахгүй. Яг гэвэл эн чинь нөгөө хуулийн төслийн үжил баримталтай нийцэхгүй байгаа шүү дээ. За инквайр сайд. Гишүүнээ энэ хүнсний тухай хууль заасан дагуу хүнсний аюулгүй байдлын зөвлөл стратегийн гурил, үр тариа, түүний үр, хүнсний улаан буудаа, ундны ус, экспортон гарах мал махны тоо, сүү, импортоор хуурай сүү дэргээд стратегийн гол хүнсэн дээр ингээд зохицуултыг явдаг эрх нь байгаа. Үүргэн ч байгаа. Хамгийн гол нь сая хууль оруулаад энэ түгжээ ийдсэн болохоор тэр зохицуулт үйлчлэгээ болчиход гацаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хуулийг хүчинг болгочход бид нар хүнсний тухай хууль заасан дагуу хүнсний аюулгүй байдлын зөвлөлөө ерөнхий сайд нахлаад холбогд байгууллагууд нь оруулаад зохицуулаад ингээд явчихна. За нөгөө талаас тэр үн өссөн гэд яриад байгаа зүйл дээр нэг бодит байдал дээр юу болсон шүү. Энэ шатхуун 47% өсөлт хийгээд төгрөг рублийн харьцаан дээр маш хүчтэй 50% сулралт үүсээд за тэгээ манай дотоодод юу өссөнгүүл тэр 23-ны намар улаан буудаа төрүүн дээр соёолоод нөгөө болцсон гүзэг байхад маш их хэмжээний чиг үргэлжлсэн борон дээр дахин соёолт үүсээд за тэгээ тэр Орос Украины дайны асуудал гэсэн ийм эдийн зүйлүүд хүчтэй нөлөөлсөн. Ер нь засгийн шуурхай байдлыг хангаад яваад байвал олон зүйлийг урьдчилан сэргийлж болно. Тэгэхээр бид тэр эрхэл олоод авчвал асуудал байна. За тэр ахаад хэлийна. Тариаланчид хувилдах болцоо байхгүй, гурилын үйлдвэр хувилдах болцоо байхгүй гэдгийг л их сайн ойлгоод тэгээд улаан буудаа нөөц бүрдүүлэлт талаа нэг 90 оны төсөвд оруулаад ихэд нэг сайн ойлгоод ингээл явчвал ингээл эвтэйхэн болцохоор ажил байгаа юм л да гэж. За одоо